Тэгээ одоо хүний эрхийн асуудал яригдтал бол тэгэл цагдан хорих, хөмгөөлөл, мөрдөн хорих анги гэл ингээд яригддаг байсан бол энэ нийгмийн одоо өөрчлөлтөө уялдуулаад эн чинь шин юмнууд их орж ирдэг байна л да. Одоо тэгээ энэ захин орчин дах хүний эрхийн асуудал бол бүр Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн одоо дүгнэлтэн дээр хүртэл одоо гарч ирж байна л да. Тэгээ өнгөрсөн 7 хоногт энэ захин орчин дах хүний эрхийн асуудлыг хөндөж ярьсан. Тэгээ сая яг л нөгөө Булгантуй гишүүний ярьдаг шиг одоо тэгээ захин орчны энэ асуудлыг ингээ хөндөөхөр ингээ хамгийн одоо тэнэг хүн болж л одоо хувирсан л да. А гэтэл энэ маань одоо бид энэ чуулганы танхимд бас нэг үнэхээр ярихгүй, хэлэхгүй болвол болохоо байсан байна гэдэг нь энэ хүний эрхийн үндэсний комиссийн асуудал дээр орж ирж шít. Тэгэхээр энэ дээр бол одоо холбогдох хуулиуд дээр ялалтай өөрчлөлт юмнуудаа хийхгүй бол ер нь одоо болохоо байлаа гэсэн ийм одоо дүгнэлтийг хүний эрхийн комисс гаргасан байна. Тэгэхээр энэ дээр ер нь хуулийн ямар өөрчлөлтүүдийг та бүхэн бас хийх шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ гэсэн эхний асуулт. Хоёрдугаарт энэ бас л энэ хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал байна. Тэр хүүхд хамгааллын хуулийн дээр яг үнэндээ бол аргаа барахтаа л тэр заалтыг оруулсан шүү дээ. Ойр дотных нь хүмүүс гэрт нь ирж арх хуудаг, согтуурдаг. Тэгэл одоо ийм үйлдэлүүд хийдэг. Тийм учраас одоо тэгэд айлд ер нь согтуу арх барьж орж болохгүй гэсэн ийм л зүйлийг оруулсан. Бас л одоо сошиалор л одоо хэдэн тэнийг юмнууд нь хачин байвал батллаа гэх аль нэг баахан юм болсон. Гэхдээ өнөөдөр бидний нэг хурлын танхим дээр бол одоо бас ялангуяа энэ нийгэмд болохгүй байгаа юмнуудыг ил гаргаж ярьж засахын төлөө байхаас биш одоо тэгээ хэлжүүл тэнд алуулах болов сошиалд нь алуулах болов гэд ингээд дандаа нэг сайн сайхан юм яриад иж болохгүй л байгаа юм л та. Тийм учраас энэ хүний эрхийн үндэсний комисс дээр сая энэ хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал дээр одоо ингээд нэг хууль нь хэрэгжээд холбогдох холбоон тушаалтнууд нь томилогдоод ингээ явж байгаа. Тэгээ энэ хуулийн хэрэгжилт яг л одоо тэр баг хорон дээр хэрхэн яаж хэрэгжүүлэх үү, хэрэгжилт нь ямар байгаа гэдэг дээр бас тодорхой хугацааны дараа үнэлт дүгнэлт өгвөл бас арай өөр үр дүн бий гарах болов гэж ингэж л бас бодож байгаа. А нөгөө талдаа энэ болгоныг бид бас нэг жоохон тийм сурчлах ялангуяа хүүхдүүдэд, бага насны хүүхдүүдэд өөрийнхөө эрхийг хамгаалах тал дээр хэрвээ танай гэрт одоо хүсээгүй байх чинь нэг хүн ирээд одоо ингээд архитаар суугаад байвал одоо шууд мэдээлдэг. Энэ талынхын юмнуудыг хийж хүүхэд өөрийгөө хамгаалах юм руугаа орохгүй л болохгүй мөлий дээ яг амьдрал дээр бол. Тийм учраас би хүний эрхийн үндэсний комиссийн энэ дүгнэлтүүдийг бас тодорхой хэмжээнд өнөөдөр их хурал дээр нээлттэй ярьж байгаа шиг бас нийгэмд одоо хүний эрхийн нөхцөл байдал ийм байгаа талаар бас дүгнэлт юм бас танилцуулах тийм болцоо байдаг юм болов уу гэсэн ийм хоёр дахь асуулт. А гурав дахь нь яг өнөөдөр бол одоо манай зүүн бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн манай Хэнтийн аймагт болж байна л. Тэгээ биднийг өрсөн. Гэхдээ бид чуулганы хуралдаантай нэгдүгээр, хоёрдугаарт тэнд одоо очиж амжилт хүсэж байгаасаа илүүтэйгээр энэ төрийн албан хаагчдын эрх ер нь одоо яг хэн одоо хамгаалж байх ёстой юм болоо. Эн чинь бол айгүй туйлын төвөгтэй байдалд орчод байгаа шүү дээ. Төрийн албаны зөвлөл бол одоо хууль хэрэгжүүлэх юм яриад байдаг. Тэгээ одоо энэ төрийн албанд орохгүй, ажиллахгүй ялангуяа энэ орон нутагт ингээ явж байхад сургууль багш олдохгүй байгаагийн бас нэг томоохон хүчин зүйл нь бол энэ төрийн албан хаагчид энэ багш сургууль хүмүүжүүлэгчдийн талаар өмгөөрөхгүй дуурдаггүй гэдэг ийм зүйлийг бол одоо бас ярьж байгаа шүү. Тэгэхээр ер нь энэ дээр хүний эрхийн комиссийнхан энэ төрийн албан хаагчдын эрхийн асуудал дээр ер нь яг ямар хувь байдалтай байд юм бол энэ үйлдвэрчний эвлэлүүдийг хараад ахаар эрүүл мэнд, боловсрол аль болох юм олон хүнтэй салбарууд дээр үйлдвэрчний эвлэл нь ажиллаад идэг. За цагаан хүүгийн эдрөө тгшөнд 1 минут нэмж өгье. Тэгэхээр энэ төрийн албан хаагчдын эрхийн асуудал ч гэсэн бас би ярих л ёстой ийм л сэдв. Мэдээж хууль мөрд шахах гэх нь бол аргагүй. Татвар төлөгчдийн мөнгөөр салинжиж байгаа ёс зүйн өндөр хариуцлага ярих нь зөв хэрэг. Гэхдээ нөгөө талдаа бас энэ хүмүүсийн эрх ашигыг хамгаалдаг дуурдаг байхгүй бол энэ төр улмал одоо хүчгүй болох ийм л юм руугаа ороод идэв. Тэгэхээр энэ хүний эрхийн үндэсний комиссоос энэ төрийн албан хаагчдын энэ эрхтэй холбоотой асуудлууд бас байдгүй гэсэн 3 дахь асуулт асууя. За баярлалаа. За хариулт өгье. Ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За эдрот гишүүний захим технологитой холбоотой асуултанд хариулъя.
Тэгэхээр мэдээж энэ цахим технологи гэхээр бол олон нийтийн сүлжээнээс гадна ер нь өгөгдөл мэдээллийг цуглуулж боловсруулдаг бүх төрлийн цахим технологи, байршил тогтоогч, ухаалаг гар утас гэдэг юм уу, камерын хяналт гэдэг өргөн хүрээтэй мэдээллийг боловсруулдаг технологиудыг хүний эрхийн эрсдлийг үнэлсэн. За энэ дотроо бол одоо яалтчгүй Монгол улс бодлого тодорхойлох, чиглэлээ тодорхойлох шаардлагатай асуудал бол олон нийтийн сүлжээ, сошиал медиа платформуд байгаа. Тэгэхээр гендерт суурилсан хүчирхийлэл сошиал медиа платформуд дээр үндэслэж гэмтэргийн шинжтэй, үзэн ядалтын шинжтэй, эмэгтэйчүүдийг одоо үзэн ядуулах, жигшээх, гутаанд оромжлох бэлгийн сэдэлтэй ийм одоо контентууд бол их явж байгаа. Тэгэхээр олон нийтийн сүлжээг зохицуулахад бол нэг талаасаа үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө. Нөгөө талаасаа худал мэдээлэл, гэмтрэг зөрчлийн шинжтэй хорвоо контентыг хязгаарлах энэ зохистой тэнцвэрийг хангасан бодлогыг Монгол улс тодорхойлох цаг нь болжээ гэж хүний эрхийн үндэсний комисс дүгнсэн энэ бодлогыг тодорхойлох зөвлөмжийг өгсөн байгаа. Дэлхийн улс орнуудын практикийг бид одоо энэ олон нийтийн сүлжээг зохицуулалт Монгол улсад ямар байх ёстой вэ гэсэн би даасан үнэлгээний ажил бол яг үргэлжилж байгаа. Одоо бол ямар ч байсан Монгол улсын засгийн газар улсын их хурлаас бодлогоо тодорхойлох шаардлагатай байна гэд хүний эрхийн үндэсний комисс бас өөрийнхөө ингэж зохицуулбал боломжтой юм а гэдэг хувилбарыг бол тун удахгүй 12 сарын 10-нд хүний эрхийн форумын өдрөөр бол танилцуулах юм а. Тэгэхээр дэлхийн улс орнууд олон нийтийн сүлжээг өөрийн зохицуулалтанд тулгуурлаад эсвэл одоо хамтарсан байдлаар өөрийн зохицуулалтыг ашиглаж мөн одоо уламжлалт гэмтрэг зөрчилтэй тэмцэх механизм одоо байгаа хууль эрх зүйн механизмтайгаа хоршиж эсвэл бие даасан хууль гаргах замаар одоо зохицуулж байгаа. Тэгэхээр энэ дээр чухам сошиал медиа платформуд Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаггүй учраас бол бид зохицуулж чадах орон зай бий, чадахгүй орон зай бий, олон улсын хамтын ажиллагаанд түшиглэж гэмтрэг зөрчлийг одоо илрүүлэх, мөрдөн шалгах, энэ чадвараа бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх ийм гарцаагүй шаардлага байгаад байгаа. Гэмтргийг мөрдөн шалгах тогтолцоо манай эрүүгийн хууль, зөрчлийн хууль, эрүүгийн хуулийн маш тодорхой хэдэн заалтууд бол одоо захим технологийн нөхцөл байдлыг харж нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг энэ тодорхой саналуудыг тавьсан байгаа. За ажлын хэсгийн 8 дугаар микрофон Сүнжид дарга нэмж хариулъя. Эдэрбат гишүүний хоёр асуултанд нэмж тодруулъя. Өмнө Алтан шагаа гишүүний асуултанд бас гарсан сургууль сурчлагын талаар асуулт гээд. Тэгэхээр хүний эрхийн үндэсний байгууллага бол хүний эрхийн албан бус боловсролыг манлайлах энэ чиглэлээр үүрэг хүлээдэг. Илүүгüүтэй бид нар төрийн албан хаагчдыг сургагч багшаар бэлтгэх гэд нэгдүгээрт төлөвлөгөө стратеги чиглэж байна. Хоёр дахь нь сурагчдыг дагаад багш нар нийгмийн ажилтнууд гэдэг энэ хэсэг рүү 2-3 бүлэг болгож бид нэр сургалтаа төлөвлөдгөө. За хоёр дахь асуултанд нь хариулъя. Төрийн албан хаагчдын эрх зүйн байдалтай холбоотой. За төрийн албан хаагчдын өмнөх 22 дахь хэлтгэлээр хүний эрх хэрэгчлэлийн төлөв байдлын талаарх хүний эрхийн үндэсний комиссийн 22 дахь хэлтгэл бид нэр энэ талаар авч үзсэн. Авч үзэхээр хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байна, уялдаа холбоо ямар байна, цалин үүс нийгмийн баталгаа, түүнээс гадна хүний нөөц дутагдж байгаа салбарт хэрхэн яаж нөхөх юм бэ гэдэгтэр хоёр байгууллага засгийн газрын түвшинд одоо яамд засгийн газрын түвшинд нэгдүгээр энэ хүний нөөц. За Сүнжид дарга гүйцэж хариулъя. Энэ хүний нөөцийн дутагдлаа эрхэн яаж даван туулах талаар төлөвлөгөө боловсруулах, бодлого тодорхойлох нэг хэрэг байна. Хоёрдугаар төрийн албаны зөвлөл дээр энэ бодлого тодорхойлох бас нэг хэрэг байна. Бид нар ер нь бол бүхэлд нь энэ төрийн албан хаагчдын нөхцөл байдал, цалин хүнсний баталгаа, тоо, чиг үүргээ гүйцэтгэж чадж байгаа хэсэг энэ нь улмаар төр өөрөө чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломж нөөцийг хангаж байгаа хэсэгтэр дүгнэлтийг шаардлагатай юм болсон гэж үзэж байгаа. Энэ талаараа бас 22 дахь хэлтгэлтэй тусгасан. За эдгээр батгшин тодруулжсэн. Тэ одоо хурал дээр ингээд хүний эрхийн үндэсний комиссийн дүгнэлтийг ингээд танилцж байгаа нь өөрөө олон эерэг үр дүн авчрах байхаа. Одоо хүний үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөг бол хадгалж явах хэрэгтэй. Нөгөө талдаа бас хөндөгдөх ёстой асуудлуудаа бас хамгаалах ёстой юм л зүйл байгаа юм бэл. Тэгээ би бас нэг зүйлийг их сонирхоод байна л да. Яагаад ингээд энэ хүний эрхийн асуудал цахим орчинд хэмиг ярихаар гендерт суурилсан гэдэг. Тэгээ ер нь одоо ингээ эмэгтэйчүүд голдууд ирэлхүүлээд байна гэсэн ийм одоо судалгаа бүр яг гендерт зориулдаг гэж ингэж хийсэн юм уу? Би бол одоо энэ цөөхөн монголчуудын эрхэл гэж одоо ингэж монгол хүний эрх ашигла гэж ярмаар санагдаад байдгийн. Тэгээ одоо энэ сургуулиуд дээр энэ сошиал орчин дээр ч зөндөл явагдаад харагдаад байгаа шүү дээ.
Одоо хөвгүүд нь охтуудаа зодох байсан. Охтууд нь хөвгүүдээ зоддог болчихжээ. Хөвгүүдээ бол эмэгтэй хүнд битийгаар хүр битий инг гэдэг. Охтууд нь бол хөвгүүдээ зохиод өгнө гэдэг. За хариулт өгье. Ажлын хэсгийн 8 дугаар микрофон. Сүмжид дарга. За нэгдсэн үндэсний байгууллагын охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хэсэг гэдэг энэ сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулж байгаа энэ ажлын хэсгийн дүгнэлтэнд технологи ашиглан үйлдэгдэж буй гендерт суурьсан хүчирхийлгээд ийм шинэ нэр томьёог ашиглаад яагаад вэ гэхээр дэлхийн улсуудын хэмжээнд хийсэн судалгаагаар өртөгч болоод тохирогч болоод байгаа нь илүү эмэгтэйчүүд юм байна, охтууд юм байна. Тэгвэл таны хэлж байгаатай адилхан залуучууд, насны хувьд илүү залуучууд, өсвөр насныхан хүүхдүүд өртөөд байна, хохирогч болоод байна гэдгээр энэ нэр томьёо олон улсын түвшинд хэрэглэгдээд яваад байгаа учраас хүний эрхийн үндэсний комисс тэр хэвээр нь авсан. Тэгвэл мэдээж хүний эрх гэдэг утгаар Монгол Улсын үндсэн хуульд заасан энэ бүх эрхүүдийг хангах, хамгаалах, хүлэн нэмжих, зөрчигдсөн тохиол сэргээх ёстой гэдэг байр суурийг хүний эрхийн үндэсний комисс байнга илэрхийлдэг. Бүлгийн эрхүүдийн хувьд нь ямар асуудал байна вэ гэдгийг тусад нь наривчлан авч үзэж дүгнэдэг. За цэндийн сандаг өчрөгчөө асуулт асууж үг гэлээ.